Өнөөдөр Монгол дарангуйлын шинжтэй тогтолцоор явж байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд нь ирж гишүүдтэй уулздаг. Нөлөөлөх гэж оролддог. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд нь ирж гишүүдтэй уулздаг. Нөлөөлөх гэж оролддог. Эрдэнэтийн 49%-ийг ард түмэд өгөх гэлээ гэж ардчилсан намын маань ардын намын хэсэг нөхдүүдтэй нийлсэн олигархууд Бацандан намаас өгөх асуудлыг хөндөж тавьж байгаа. Бүр намын бүлэг дээр пүрвдөрж тэргүүтэй, пүрвдөрж гэдэг маань ховдоос сонгогдсон ерөнхийлөгчийн хамаатны хүүхэд шүү дээ. Пүрвдөрж гэдэг маань ховдоос сонгогдсон ерөнхийлөгчийн хамаатны хүүхэд шүү дээ. Пүрвдөр тэргүүтэй хэсэг бүлэг этгээдүүдээр дайруулж байгаа. Наад байр сууриа бол Эрдэнэтийн 49% дээр ажлын хэсэгт нь битгий ор чимээгүй бай гэж. Би нэг л зүйл хэлж байгаа. Үндэсний хэмжээний том асуудал дээр намчрахж болдгоо маа гэж. 20 гаруй жил үргэлжилсэн энэ хулгайг зогсоох ёстой. 20 гаруй жил үргэлжилсэн энэ авилгал төрийн өмчийг ирээ цэргүй хувьдаа завшдаг явдлыг зогсоохгүйгээр Монгол улс хөгжихгүй гэж би харж байгаа. Тийм учраас Эрдэнэтийн 49%-ийг шалгах ажлын хэсэгт би сайн дураараа орж байгаа. Орно гэдэг саналаа өгсөн байгаа. За байдал бүр иймдээ хүрээд байна. Энэ улс орныг элбэгдэрч тэргүүтээ мафийн бүлэглэл сүрлийн ирмэг дээр аваачаад байгааг улсын хурлын гишүүн хууль зүйн ухааны доктор Батцандан ийхүү гэрчиллээ. Өдөө хямралд орчход байгаа Монгол улсын байдал гэсэн энэхүү мафийн хийсэн ажил гэдгийг тэнэгхүнж ойлгоно. Батцандан гишүүнд нэг зүйлийг захий. Элбэгдэрчийн гарт цагдаа тагнуулгээд хүчний бүх байгууллага байгаа гэдгийг таасаа хэллээ. Батцандан арчилсан бас хөөё гэдэг саналууд удаа дараа яригдж байгаа. Ер нь цаана нь хэм байгаа нь маш тодорхой байгаа. Тагнуулын дарга хууль хүчний байгууллагынхаар Батцандан дарамтлуулж чимээгүй байлгах орлогыг тэр нэгдүгээр хүн нэртэй Монгол Улсын ерөнхийлөгч удаа дараа хийж байгаа. Тагнуулын дарга хууль хүчний байгууллагынхаар Батцандан дарамтлуулж чимээгүй байлгах орлогыг тэр нэгдүгээр хүн нэртэй Монгол Улсын ерөнхийлөгч удаа дараа хийж байгаа. Тэр нэгдүгээр хүн нэртэй Монгол Улсын ерөнхийлөгч удаа дараа хийж байгаа. Чимээгүй байгаач Эрдэнэтийн 49% бол хууль ёсны дагуу явсан маш сайхан зүйлээ гэж хэлж байгаа. Өнөөдөр Монгол дарангуйлын шинжтэй тогтолцоор явж байна. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд нь ирж гишүүдтэй уулздаг. Нөлөөлөх гэж оролддог. Байдлын байгаа хэдий ч зоршин зүтгэснээсээ буухраарай. Элбэгдэрчид мафийн бүлэглэл байгаа хэдий ч Батцандан Нямдорж хоёрын ард Монголын нийт ард түмэн Монгол улсын 3 сая иргэн байгаа гэдгийг санагтун. Монгол улс мафийн бүлэглэлийн хөлд сүйдэх ёсгүй. Таныг Монголын бүх ард түмэн дэмжин бүр илүү хүчтэйгээр бүр илүү олуулаа болж ордонд биш гудамд гарч ард түмэнтэйгээ нэгдэж тэднээсээ дэмжлэг аван тэнцс. Нямдорж гишүүнийгээс бас үүндээ урайлан дууд. Өнөөдрийн олигархууд өчигдөр гудамжинд тэнцэж болж ийм өндөрлөгт гарсан билээ. Монголын ард түмэнд нэг бол 3 саяулаа олигарх болох ёстой, үгүй бол 3 саяулаа чинээлэг хангалуун амьдрах ёстой юм. Үүнээс өөр сонголтыг ард түмэн зөвшөөрөхгүй. Өнөөдрөөс эхлээд танд улам их илүү дарамт дэрэн тэсээрэй. Эдгээр мөнхөд ийм байх юм шиг бодож байна. Гэвч үгүй гэдэг нь ойлгомжтой. Бид 3 саяулаа, тэд харин 20-тхон гэр бүл. Ардчилсан холбооны гишүүн Нинжийн хэлсэн үг би нэгэн гэгэнтэн элбэгдэрчийг мэргэлж үзээд уг нь их дүрэлтсэн гал шиг хүн юм. Даанч их муугар төгсгөндөө гэж хэлсэн байдаг. Зул бөхөхтэй бадмалтгаа элбэгдэрчийн маф мөнхийнхөө өмнө ийхүү улам тодор дүрэлтсэн тэнэгтэж байна. Өмнөө ямар их том нөх ухснаа олигархууд одоохондоо мэдэхгүй байгаа нүнэ. Монгол улс мафийн тогтолцооны дор хүзүү бүхийж бус тусгаар Монгол улсынхаа шудраг төрийн дор чинээлэг давхаргыг бүрдүүлэн цааш урагшлах ёстой юм. Элбэгдэрчийг огцруулахыг шаардъя, олигархын засаглалыг татан буулгахыг шаардлаа.